Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын зүгээс Иранд өгч байгаа давталгаагаа өргөжлүүлэн цохилт өгсөн байгаа гэдгийг мэдэгдэж байна. За Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайт PTX-д мэдэгдэл хийхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс Иранд өгч байгаа цохилттой холбогдуулан галын хүчийг нэмэгдүүлэх болно гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд болсон нэгэн арга хэмжээнд оролцохдоо олон нийтэд хандаж хэлэхдээ Америкийн нэгдсэн улс Ираны нисгэгчгүй онгоц пуужингийн системд цаг тутам цохилт өгч байгаа гэж мэдэгдсэн байна. За харин Израилийн цэргийнхэн мэдэгдэхдээ тус улсын зүгээс дайны дараагийн үе шат руу шилжсэн болохыг нь анхааруулж хэлсэн байна. За дайм 6 дахь өдрөө үргэлжилж байна гэсэн мэдээллийг өгч байна. За мөн Иранд бол энэхүү үйл явдалтай холбоотойгоор за ялангуяа нийслэл Тегран хотод бол нам гүмд одоо автсан байдалтай байна. За хүмүүс бол гэрээсээ гарахгүй аль болох одоо өөрийгөө тусгаарлсан ийм байдалтай байгаа гэсэн ийм мэдээллүүд гарч байна. За хүмүүсийн хувьд бол маш их ядарч туйлдж байна. Хаханд орсон мэт тийм сэтгэл төрсэн байгаа гэдгийг хэлж байгаа юм. Харин Арабын нэгдсэн Эмират улсын дотоод хэргийн яам оршин суугчдад анхааруулга гаргасан байна. За тэднийг хорогдох байранд орохыг уриалсан байна. За мөн онцгой байдлын тохиолдол системийг ажилуулж зарлал мэдээлэл явуулж байгаа гэдгийг хэлсэн байна. За өмнө нь бол тус улсад Ираны 6 пуужин 131 нисгэгчгүй онгоцыг амдан устгаж байсан удаатай. За мэдээж хэрэг бол Арабын нэгдсэн Эмират улсын зүгээс бол өөрсдийн одоо агаарын орон зайг хамгаалж байгаа ч гэсэн за ямар нэгэн байдлаар бол амжилтгүй болсон тохиолдолд ард иргэд одоо оршин суугчид нь хохирох аюултай гэдгийг анхааруулж байгаа. За Израиль улсын хувьд бол Ирантай холбоотой үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой зарим одоо оршин суугчдаа нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байгаа юм байна. За мөн Ливанд бол бас нөхцөл байдал хүндэрж байгаа. За учир нь гэвэл Израилийн зүгээс Ливанд цохилт өгж байгаа учраас тэндээс одоо хүмүүс дөрвж гарах за аль болох одоо богино хугацаанд бол энэ тухайн байгаа газраа орхин нүүлгэн шилжих юм хэрэгтэй шаардлага үүссэн учраас хүмүүс одоо хотоос гарсан ийм байдалтай байна гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За энэ хооронд бол Иранд бол өөрийн одоо цэргийн удирдлагуудаа шинээр томилсон ийм үйл явдал болж байна. За ялангуяа Ираны зэвсэг түвшин болох Исламын хувьсгал гвардийн шинэ удирдагчийг томилсон байна. За өмнөх удирдагч нь Америкийн нэгдсэн улсын давталгааны үеэр амь насаа алдсан. За энэ удаа томилогдсон хүн нь бригадын генерал Ахмад Бахеди гэж хүн байгаа юм байна. За түүний хувьд бол маш онц одоо сонирхолтой үед бол тухайн албан тушаалд очиж байгаа. За мэдээж энэхүү албан тушаал нь бас хүний одоо амь насанд халтай аюултай албан тушаал бас тооцогдож байгаа. Бригадын генерал Бахедиг Исламын хувьсгал гвардийн профессийн шин даргаар томилсон нь бол гайхмаар зүйл биш гэж ажиглагчид хэлж байгаа. За учир нь гэвэл түүний хувьд бол яг энэ зүй ёсоор томилогдох ёстой. Карьерийн хувьд бол энэ тогтолцоонд бол ажиллаж байсан хүн юм байна. За 12 дугаар сард бол 2 дугаар сарын 28-нд дайн хэлсэн өдөр алагдсан дээд удирдагч Аль Хамени бол түүнийг тухайн үедээ дэд даргаар томилж байсан юм байна. За түүнээс өмнө бол Ираны армийн дэд даргаар бас ажиллаж байсан. 1970-ад оны сүүлээр Исламын хувьсгал гвардийн анхны өдрөөс нь эхлэн түүний бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байсан хүн юм байна. За Бахадигийн хувьд 1980-ад онд албан тушаал ахиж тагнуул болон цэргийн салбарт чухал албан тушаалуудыг хашиж байсан юм байна. За тэрээр 12 дугаар сард Исламын хувьсгал гвардийн дэд даргаар томилогдохдоо олон нийтэд хандаж үг хэлэхдээ Исламын хувьсгалыг хамгаалах нь дэлхийн хамгийн агуу үйл хэргийн нэг бөгөөд үйлдсэн хамгийн муу зүйл бол Исламын системийг эсэргүүцэх явдал юм а гэж хэлж байсан удаатай юм байна. За өмнөх хоёр хүнээс ялгаатай нь Бахадигийн хувьд зөвхөн цэргийн хүн юм биш юм байна. За цэргээс гадна тэрээр устрын албан тушаалтуудад бас ажиллаж байсан нь бол түүнийг бас энэхүү удирдлагыг гүйцэтгэх явцад нь тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа. Түүнтэй холбоотой бас дуулаа шугамтай асуудлууд бий. За Исламын хувьсгал гвардийн корпус болон устрын албан тушаалуудад ажиллаж байсан хугацаатай холбогдуулан за 2000-ад оны сүүлээр Интерполын зүгээс Аргентины эрх баригчдын хүсэлтээр бол түүнийг эрен хайх ажиллагааг явуулж байсан. За учир нь гэвэл 1994 онд Буэнос Айрес дахь EMA нэртэй еврейчүүдийн төвийг бөмбөгтгөд оролцсон 85 хүний амьд хүрсэн хэрэгт түүнийг буруутгаж байгаа. За мэдээж Ираны зүгээс бол түүнийг энэхүү халдлага үйл ажиллагаанд бол ямар нэгэн байдлаар оролцоогүй гэж буруутгалыг өгөөсгөж байгаа. За харин Америкийн нэгдсэн улс болон Европын зүгээс 2022 онд бол түүнийг бол энэхүү хэрэг явдалд оролцсон. За дээрэс нь бол Махаса Амини гэдэг хүний одоо амь насыг хөнөөхөд оролцсон гэдэг ийм зүйлээр бол хориг тавьсан байгаа. За түүний энэхүү одоо Махаса Аминигийн хувьд бол үсээ бүрэн далдлаагүй байхдаа гудамжаар явсан. За түүнээс болоод түүнийг бол цагдаагийнхан одоо барьж авсан. Өөрөөр хэлбэл хувцалтын код нь эмэгтэйчүүдэд тавигдаж байсан кодыг зөрчсөн гэж бол тухайн үедээ цагдаа нар баривчилж авсан. За ингээд бол цагдаа нар 20 одоо байранд бол тамлан зовоож хүний эрхийг нь бол алдагдуулсан ийм үйл явдал болсон. За ингээд
амь насаа алдсан. За үүний дараагаас Иран даяар бүх нийтийн одоо эсэргүүцлийн хөдөлгөөн болсон. За үүнийг бол одоогийн одоо энэ исламын хувьсгал Гавард корпусыг удирж байгаа хүний хувьд бол тухайн үедээ нухчин дарах үйл ажиллагаанд оролцож байсан гол хүмүүсийн нэг гэж тооцогдож байгаа юм. За ямар тач бол түүнийг ийхүү одоо Ираны хамгийн одоо цэрэг армийн гол тэргүүнээр томилж байна. За цаашдаа бол Америкийн нэгдсэн улс болон Израильтай өрнүүлж байгаа дайн байлдааны үйл ажиллагаанд түүний туршлага болон за өмнөх үйл ажиллагаанд оролцож байсан байдал за цэргийн удирдлагын хэм маяг нь бол хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байгаа. За үүнээс шалтгаалаад энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь харагдах юм аа.